Өдрийн мэдээлэлтэй хавх амралтын өдрийг аялалтаа сайхан өнгөрөөж байна. Коронавирус хавханд бямгаар хамттай өчрийн аргаараа наадам бүлэгээрээс хүрэхэд бэлэн болоод байна. Өдрийн мэнд төргийн үзэгчтэй амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байна. За тэгэхээр өнөөдөр амралтынхаа өдрийн бям гарагийн дугаарыг за мэдээж яг та бүхэн харж байгаа наадам спорт комплекс цогцлбороос та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр бас үзэгч та бүхэн амралтынхаа өдрийг өдрөөр маш их спортлог өнгөрүүлээрэ гэж бас нэвтрүүлгийг хийхэд уриалмаар байна тийм ээ. Тэгэхээр яг ер нь эрүүл хөдөлгөөн гэдэг мэдээж хүний эрүүл зөв амьдрах бас уртаслах хамгийн чухал зүйл байдаг шүү дээ. Тэр чигтаараа зүйлүүд монголчууд маань эрүүл амьдрах төвтэй амьдрах тал дээр бол үнэхээр анхаардаг болсон. Тэгэхээр Улаанбаатар хот ялангуяа хөдөө орон төвчсөн фитнес клубуд бас маш ихээр нэгдэж байгаа. Үүнийг дагаад фитнесийн тэмцээн уралдаан их зохион байгуулдаг болсон. Залуучууд маань ер нь чөлөөцөөхөд зөв боловсон өнгөрүүлж фитнес дээр өнгөрүүлдэг болсон шүү дээ. Фитнесийн спорт гэдэг бол ер нь бүх спортын хаан гэж ярьдаг юм байлээ. Яагаад гэвэл цагс, хөл бөмбөг, волейбол тий ингээл бүхий л спортын дасгал хөдөлгөөн нь яг л фитнесийн ер нь бол биеийн хүчний дасгалаас эхэлдэг тий өөрийнхөө бие бэлтрийг хөгжүүлсэн байх шаардлагатай байдаг. Яаж л хөл бөмбөгчийн хүмүүсээс хөлөө маш их юм сайн бат бөх чанартай болохын тулд бас фитнесийн дасгал хөдөлгөөн хийдэг юм байлээ. Тэгэхээр бол фитнесийн спорт гэдэг бол бүхий л хүн болгон дасгал хөдөлгөөнийг фитнесийн спортоор хичээлснээрээ хийх боломжтой байдаг шүү дээ. Фитнесийн спорт нэг онцлогоос хүнээс маш их төвчээр хүч төвчээр шатгаар онцлог спорт шүү дээ. Өөрийгөө ялан дийлдэг спорт гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээд ямар нэгэн спорт өөрийгөө ялан дийлсэн тохиолдолд амьсгал гарах бүрэн боломжтой байдаг. Ингээд амтлаг хөтөлбөрийн мемберыг бас уламжлалсаар Монгол улсын хамгийн их бэлэн болсон баа тэгээд хамгийн мэдээж тэр фитнестэй учраас Монголын мистрийн тэмцээнд хамгийн олон төрүүлсэн ямар хүн байдгийг энэ тэмцээр видеоноос гэж зохион байгуулах болсон ингээд энэ талаас үзсэн. За ингээд үзэгчтэй бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн болонгаа хүлээж үзцгээе. Мистер гэдэг нь тухайн жилийн жингийн авраг тамирчдын дунд болдог үнэмлэхий жингийн авраг шалгаруулах тэмцээн юм. Монгол улсад 1991 онд Монголын мистер тэмцээн авах зохион байгуулж байсан түүхтэй одоогоос 26 жилийн өмнө тэмцээнд Монголын мистер Батцуур хүрэж байсан бол тэрээр дараалан 3 удаа нэр хүнтэй тэмцээнд хүрэж байжээ. Монголын мистер тэмцээн 1995 онд зохион байгуулагдаагүй бөгөөд түүнээс бусад жилүүдэд тогтмол болж байгаа юм а. Энэ тэмцээнд хамгийн олон удаа төрүүлсэн хүн бол Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн авраг Нурлан юм. Мистер Нурлан 2004, 2005, 2006 онууд хар 9 клубээс оролцож дараалан 3 удаа төрүүлсэн бол 2012 онд тэрээр дөрөвт удаага энэхүү тэмцээнд төрүүлж түүхэн амжилтын эзэн болжээ. Нурлан 1973 оны 5 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод төрсэн бодибилдинг фитнесийн спортоор 26 жилдээ хичээлж байгаа. За 2012 оны Аз төвийн авраг шалгаруулах тэмцээний 5 дугаар байр 2013, 14 онуудын Азийн аврагын хүрэл за 2014 онд энэтхэг улсын Мумбай хотноо болсон дэлхийн авраг шалгаруулах тэмцээний 40-оос 49 насны 85 кг хэмжээнд авраг болж өрөөдөл явсан төрийн дуулаа Нурлан мастерыг шилжүүлж чаджээ. Түүний амжилт нь Монголын бодибилдинг фитнесийн анхны дэлхийн аврагын алтан медаль байсан бөгөөд Монгол улсын төр Нурланд Монгол улсын гавьяа тамирчин цалыг олгосон юм а. За ингээд Монголын мистер тэмцээн бол 1991 онд зохион байгуулагдсан. Тэгээд 95 онд зохион байгуулагдаагүй сая таавч мэдсэн. Ингээд бодибилдинг спорт Монгол улсад 20 гаруй жил хөгжөөд 20 гаруй жил болж байгаа хэрнээ дэлхийн хэмжээнд бол Монголын тамирчид оролцож байгаа нь сайхан гаргасан Монголын тамирчдын амжилтаа харж байгаа гэж бодож байна. Тэгээд Нурлан мистер бас гавьяа тамирчин болсон байна. Тэгээд анхны гавьяа болсон шүү дээ. Тэгэлгүй ах уу. За цаама дасгал хийх юм ямар вэ? Ер нь хүн асууд хөдөлгөөр нь байг хийж яхаар юм байна. Бас л би ч ойрд ерөөхдөө ингээд ажилласаа болоо зааландаж тоочтойгоо ойрд ер нь фитнес зааланд орж ирээгүй. Бас л чартай жишээ шүү. Хүн ер нь заавал тодорхой хэмжээний амралтынхаа өдөр ч гэсэн заавал дасгал хийж явах хэрэгтэй. Тэгээд тэр дундаа бас хичнээн их ажилтай, суугаа ажилтай байгаа ч гэсэн нэг тэрүүхэн тэндээ нэг жоохон ядаж нэг жоохон оффист хийдэг дасгалууд гэж байдаг шүү дээ. Тэрийг бас хийгээд авах юм бол хэрэгтэй гэж бас бодож байна. Тэгээд өргөжлөл үзэгч таахандаас эрүүл мэндийн чагнуур булангаа хүргэх гэж байна. За чагнуур булангаараа энэ удаа юу хүргэх вэ гэхээр за мэдээж бид нар өнөөдөр фитнесийн спорт болон тэр дундаа дасгал хөдөлгөөний талаар үзэгч тааханд хүргэж байгаа. Тэгэхээр чагнуур булангаараа за фитнес дэглэмийг яаж барих ёстой юм бэ? За тэр дундаа бас фитнесээр хичээллэхийг хичээлэх гэж байгаа хүмүүс бас
хоолн дээрээ яаж анхаарах хэрэгтэй юм тий. За тэр дундаа бас булчингийн масс авах гэж байгаа бол ямар хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. За фитнесийн хичээлээр хэрэглэхээр яг хичээлэхэд болохгүй гэсэн одоо авах гэхийн ухаан гэж бас байдаг юм байна. Тэдгээрийг дэглэмүүд бас байх уу. Хоол идэхэд бас тийм байх уу тий. Жишээлбэл одоо за байгалийн хувьд бол мессенжер мөрөг 2 орчим жил явсан байх тий. Ямар хоол идэх вэ? Дэглэм яаж барих вэ? Ер нь бол миний хувьд хэм бол фитнесээр хичээлээд за яг эрчимтэй хичээлээд 1 жил болж байгаа тий. 2 жилийн хугацаанд гэх юм бол ер нь бол хиндээ аяг гүйдэг байсан. Тэгээ сүүлдээ бол мэдээж яг дасгаллаа маш сайн сураад ирэхээр яг өөрийнхөө одоо тэр дасгалууд аяг гоё мэдрээд ирдэг юм байлээ. Тэгээд ирэхээр бүр одоо хүмүүс муугаар ярьдаг л да фитнес домтно гэж ярьдаг. Гэхдээ домтно гэдэг бол миний бодлоор аягүй муухай бүдүүлэг. Үнэхээр дуртай хийж байгаа зүйлдээ дуртай, эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа учраас маш их дуртай болдог. Тэгээд хооллолтын хувьд гэх юм бол ер нь бол маш их дэглэм барих хэрэгтэй. Түрүүн ч ер нь яагаад дэглэм барих хэрэгтэй вэ гэхээр хичнээн их дасгал хийгээд хөсөө гаргаад охид өсгөөчүүдийн хувьд бол турдаггүй шүү дээ. Тийм ээ жингээ хасдаггүй. Тэр одоо жишээлбэл өнөөдөр ингээл маш их гоё ингээл дасгалаа хийгээл хөдөлгөөн хийнгүүтээ дасгалаа дуусангуудаа дандаа таргалуулдаг калорихтэй хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэгжилчих юм бол тэгэл бэлтгэл байхгүй тэгэл улам их нэмж. Чиний хувьд жингээ яаж болох вэ? Миний хувьд гэх юм бол ер нь бол эрүүл хооллолтыг эрхлүүлдэг тийм. Тэгэл одоо үзэгч та бүхэндээ бас ямар хоол тий ямар хоолыг идэх хэвтэй. За дасгалын өмнө бас ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэвтэй ингээ тий. Тэдгээр сайхан хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Хааланд болно. Эрүүл мэндийн төлөө санаа тавьж дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн хүн болгонд баяр хүргэе. Тодорхой зарчмуудыг баримталж чадвал фитнесээр хичээлэж эхлэх нь тийм ч хэцүү зүйл биш. Дараах авах гээхийн дүрмийг баримтлах хэрэгтэй. Фитнесийнхаа зорилгыг тодорхойлж өч. Зүгээр л турмаар байна, эсвэл таргалмаар байна гэж бичиж болохгүй. Тэдэн хоногийн дараа гэхэд би тийм жинтэй болсон байна гэж өөртөө зорилго тавин тодорхой өчээрэй. Тэгвэл түүнийхээ төлөө чи шаргуу хичээллэнэ. Өдрийн чинь хоолны дэглэмд хангалттай хэмжээний хүнсний ногоо жимс орж байгаа эсэхт анхаар. Иддэг порцоо багасга, тэгээд 3 их биш 6 бага хэмжээний хоол ид. Фитнесийн анхны өдрөө хэмжилт хийлгэж түүнийгээ тэмдэглэж ав. Тэгээд 3 сарын дараа дахин хэмж. Өдөр болгон хэмжих шаардлагагүй, өөх задарч булчин суухад наад зах нь 3 сар хэрэгтэй байдаг байна. Фитнес явж эхлэхээс өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Чихрийн шижин зэрэг өвчний үед хооллох, дасгал хийх дэглэм өөр байдаг байна. Байнга иддэг чихэр жимс, тослог хоол идэх хүслээ өөр зүйлээр орлуулах хэрэгтэй. Фитнесийнхээ өмнө ба дараа нь үргэлж сонголтын дасгал хий. Тэгвэл бие чинь хөшүүн, чанга биш, уян хатан галбирлаг болох болно. Багаар өөрийнхөө ачааллыг нэмэгдүүл, өөрийгөө үргэлж ялан дийл, сэтгэл ханах хэрэггүй. Дасгалынхаа дэглэмийг сольж өөрчилж болно. Учир нь нэг л дасгалыг өдөр бүр хийгээд байвал чи амархан ядарч фитнесээ таслахыг хүсэж магадгүй болох юм. Цүнхэндээ үргэлж эрүүл зуушийг бэлдэн авч яв. Тэгвэл чи гадуур хооллохоос зайлсхийх боломжтой. Фитнесээр амралтгүй хитих хичээлэж болохгүй. Чиний булчин амрах хэрэгтэй. Өглөөний цайгаа уухгүй гарч болохгүй. Өглөөний цай нь чиний бодисын солилцоог эрчимжүүлж тэр өдрийн эрч хүчийг өгдөг ганц хоол юм. Үүнийг уухгүй бол чиний дасгал үр дүнд хүрнэ гэж найдаад чирэггүй. Сонголтын дасгалаа алхасаж болохгүй. Тэгвэл бие чинь хүсчиж дасгалаа техникийн дагуу бүрэн гүйцэд хийх чадваргүй болох юм. Бодит байдалд нийцэхгүй зорил тавьж болохгүй. Хүн 1-7 хоногт ихтэй 0.5-аас 1 кг-ыг хасч чадна. Хэрэв чи 10 кг-ыг хасах зорилго тавьсан бол 2-7 хоногт үр дүнд хүрнэ гэж найдах хэрэггүй. Тэгвэл улам урамчин хугарах болно. Өөрийнхөө амжилт уналтыг бусдынхтай харьцуулж болохгүй. Хүн болгоны биеийн онцлог бүтэц өөр байдаг. Тиймээс нэг хүнд үйлчилсэн дасгал өөр хүнд нөлөөлөхгүй байх тохиолдол байдаг юм. Хаяа нэг хичээлж болохгүй. Тэгвэл чиний хичээл зүтгэл үр дүнд хүрэхгүй. Амжилтанд хүрэхийн тулд хаяа нэг завтай үедээ ажиллаа хийдэг хүнийг мэдэхгүй л үсттэй. Тууштай зүтгэлэл чамайг баярлуулах болно. Шантарч болохгүй. Дасгал хөдөлгөөн нь удаанч бай, хурданч бай. Ямарч байсан үр дүнд хүрдгээрээ давуу талтай. Хэрэв чи шантрах гээд байвал цуг явдаг найзтайгаа ярилцаарай. Тодорхой зорилтонд хүрснийхээ дараа өөрийгөө урамшуулахаа хизээж мартаж болохгүй.
Анхан шатны фитнесээр хичээлэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь нэг доор олон дасгал хийхэд шунах юм. Тэгвэл хэдхэн хоногийн дотор ядарч туйлдах болно. Чи тэртээ тэргүй хэсэг хугацааны дараа дэглэмээ байнга өөрчлөх хэрэг гарна. Амьдрал бол мөнхийн хөдөлгөөнд аялал, фитнес ч бас түүнтэй маш адилхан. Дасгалын өмнө юу идэх хэрэгтэй вэ? Хэрвээ та фитнестэй явж дасгал хийх гэж байгаа бол цайгаа уухаа мартаагүй биз? Дасгал сургуулалтаа хоосон хотодтой хийх нь өөхийг биш булчингт нь алга болгох, сулруулах магадлалтай байдаг. Мөн хит их идэх нь ч зөв биш. Учир нь гэдэс өвтгөх, тамирдуулах магадлал өндөр. Гэхдээ өглөө, өдөр оройн хоол эсхийг үл харгалзан дасгал хийхээс дор хаяж 40 минутын өмнө хооллох хэрэгтэй. Тэгвэл танд тохирох өглөөний хүнсийг зөвлөе. Овьяс нь эслэг уургаар баялаг. Каль, төмөр, магний, йодын их үсэр юм. Үүнээс гадна дасгалын явцад алдагддаг чихрийг ялгаруулдаг сайн талтай. Хэрвээ та амтанд нь дасаагүй бол сүүнд чанаж идэх эсвэл хатаасан жимс үзэм нэмж хэрэглээрэй. Уургийн нэмэлт хичээл. Дасгал хийхээс өмнө булчингийн гол хоол болох уургийг авах нь чухал. Тиймээс юу идэхээ сонгож чадахгүй эсвэл яарсан үед уургийн нэмэлт хичээл уух хэрэгтэй. Ямар төрлийн хичээл хэр хэмжээтэй уух хэрэгтэйг фитнесийн багш эсвэл эмчтэй зөвлөөрэй. Бүхэл үрийн талах. Бүхэл үрийн талхыг тослог багтаа бяслаг эсвэл жимсний чанаралтай идэх нь хялбар, түргэн өглөөний цай болох болно. Хэдийгээр энэ хослол булчинд хангалттай уураг өгч чадахгүй ч хоосон ходоодтой дасгалын танхим руу явхаас хамаагүй зөв сонголт юм. Кофеин. Дасгал хийхийн өмнө кофе уух нь эрч хүчийг нэмэгдүүлж, дасгалын дараах булчингийн өвдөлтийг багасгадаг болохыг коллагены их сургуулийн булчин судлалын төвийн эрдэмтэд тогтоосон байна. Гэхдээ кофеины хэмжээ 1 аяг хар кофеноос хэтрэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Өөх багтай, уураг ихтэй мах. Хэд их хэмжээтэй өөх тос ихтэй хоол дасгалын өмнөх хамгийн тохиромжгүй хоол юм. Хэрвээ та өдрийн хоолны дараа дасгалжих гэж байгаа бол загас дахианы мах, гурвалжин хүч будаа, ногоо түлхүү идвэл бие тустай байх болно. Брокколи, вандуй. Уураг ихээр агуулгаддаг брокколи, вандуй зэрэг ногоог сонгох хэрэгтэй. Тунаа загас. Тунаа загас нь калори бага агуулгын зэрэгцээ эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Зөвхөн дээр дурдсан хүнсгэлтгүй өөх тос бага агуулсан уураг амин дэм ихтэй хоолыг дасгалын өмнө идэх хэрэгтэй. Түүнчлэн хангалттай ус уусан байх нь дасгалын үеэр ядархаас сэргийлнэ гэдгийг баримтлах хэрэгтэй. Эх орон Монголын үндэсний телевизийн амралтын өдрийн хөтөлбөр Наадам фитнес клубээс үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За тэгэхээр өнөөдөр бас бид хоёроос нэвтрүүлгийн үзэгчтэй хүргэнгээ өөртөө бас дасгал хөдөлгөөн хийгээд маш гоё юм тий. Тэгээд энд байгаа энэ төхөөрөмжүүд бол их гоё юм, орчин нь их гоё. Тэгээд яг орчин бүрдүүлж чадсан их сайхан газар байна. Наадам хөдөлгөөнд бас одоо өнгөрсөн 2 сард дөнгөж нээлттэйсэн байгаа тий. Тэр энэ дээр бүх юм үнэхээр одоо шинээрээ тэгээд Монгол улсад одоо ийм гоё фитнес клубүүд байгуулсан олноор байгуулдаг тэгэхээр хүүхэд залуучууд ялангуяа манай эрүүл амьдралыг хүсэж байгаа залуучууд маань тэгээд одоо эд ажиллаж байгаа те залуучууд нийт одоо монголчууд маань фитнес спортоор хичээлэх, бодибилдингийн спорт руу хичээлэх, би одоо галбираа сайжруулах, гоё гоо сайхандаа анхаарах гэдэг маш олон одоо давуу талыг бол нийгэм бий болж байгаа шүү дээ. Тийм нөхцөл болцоог бүрдүүлж өгч байна. Тэгээд өнөөдөр бас үзэгч та бүхэндээ фитнесийн спортын талаар хүргэж байгаа учраас сая чагнуур булангаараа ямар одоо дэглэм барах хэвтэй юу хийж болохгүй, юу хийж болохгүй гэсэн мэдээлэл хүргэсэн байгаа шүү дээ, тийм ээ. Харин одоо үргэлжлүүлээд за амьдралын амт шинэ булангаа үзэгчтэй хүргэж байна. Тэгэхээр амьдралын амт булангаараа үзэгч та бүхэндээ сайхан хоолны жоруудыг хүргэх болно. Тэгээд одоо болохоор фитнесийн хоолны фитнес хоймгийг фитнес хоймиг гэхээр одоо юу байх вэ? Фитнес хоймиг гэхээр бас нөгөө фитнесийн дэглэм барьж байгаа хүмүүс бол нөгөө янз бүрийн юм ерөөсөө идэгдэггүй. Тэр дундаас нөгөө таргалуулдаг калори ихтэй, нүүрс ус ихтэй, за тэгээд лазалсан бүтээгдэхүүн, жуус, ундаа, газтай ундаа, алкогольны төрлийн юм гээд бүх зүйлийг ерөнхийдөө хориод. За тэгээд ер нь бол эрүүл, бие чимт хижээлтэй хоол хүнсийг хэрэглэдэг. Тэгэхээр фитнесийн хоймиг гэдэг маань бас фитнес дэглэм
фитнесийн дэглэмээр хооллож байгаа хүмүүс бол маш хэрэгтэй. Тэгээд олон төрлийн амин дэмийн үед ямар байна? Амин дэмээр баялаг. Өгөөч. Ер нь бол их хялбархан гарын дорх материалаар бэлдэх боломжтой. Тэгээд фитнес хомгийнхаа араас брокколи байцааны цэцэгт байцааны талаар мэдээлэл хүргэн. Цэцэгт байцааны хүний биед ямар амин дэмүүдийг өгдөг юм бэ? Хүмүүсээс нөгөө нэг ногоон хүнсний ногоо хүний биед хэрэгтэй амин дэмээр баялаг гэж ерөнхий ойлголт байдаг боловч яг төдийлөн ямар амин дэмүүд байдгийг, ямар үед яаж хэрэглэх ёстой ингээд тэрийг бол төдийлөн сайн мэддэггүй учраас цэцэгт байцааны талаарх мэдээлэл хүргэх гэж байгаа. Тэгээ фитнесээр хичээлж байгаа хүмүүс бол брокколи буюу цэцэгт байцааг бол тогтмол байнга хэрэглэдэг. Ингээд үзэгчтэй амьдралын амт болно да. Тавтай морилно. Брокколи. Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокколи. Брокколид хавдрын эсрэг үйлчилгээтэй олон төрлийн бодис агуулгаддаг. Хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг. Хэрвээ та архаг өрөвсөл, жишээлбэл үе мөчний болон амтын хүндийн өрөвсөлтэй бол брокколиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм. Брокколид өрөвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох кемфирол агуулгаддаг байна. Брокколийн цатгалан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Өдийн хоолны цагаар ганцхан ширхэг брокколи идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч үлссэн мэдрэмж төрдөггүй байна. Брокколины бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулгаддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминыг нөхдөг ажээ. Брокколид лютеин болон зикасатин гэх хоёр бодис агуулгаддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Өмнө дурдсан лютеин гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчнөд устгахтай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсгад нөлөөлдөг байна. Брокколиг идэх бас нэг шалтгаан нь уурга ажээ. Нэг ширхэг брокколид 3 г уурга, 0 г өөх агуулгаддаг байна. Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15% нь нэг ширхэг бяцхан брокколид агуулгаддаг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа ясны сэргэжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ. Амралтын өдрийн хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Тэгэхээр фитнесээр хичээлж байгаа бүх хүмүүс ер нь бол нэмэлт хичээл, за тэр дундаа хоол хүнсээ маш их сайн зохицуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ер нь фитнесээр хичээлж байгаа хүмүүсийн хэрэгэлдэг гол зүйл бол уурга байдаг. Тэгэхээр үзэгч та бүхэндээ уурганы талаарх мэдээллийг хүргэж байна. За тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Сайхан өнгөрүүлж байна. Өдрийн мэнд. За таны хувьд бас амралтын өдрийг яаж өнгөрүүлдэг вэ? Өглөө бол гүн.
Тэгээд одоо нэг төв цэцэрлэгт хүрээлэнгүй тойрч чинь 3 удаа гүйчээд тэгээд фитнест явна. Ааха. Та бас фитнесээр хичээлдэггүй тий? Тий. Ааха. За тэгэхээр фитнесээр хичээлж байгаа хүмүүст хамгийн гол нь бас хоол хүнс маш их чухал байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь нийт дасгалынхаа хажуугаар хоол хүнсээ зохицуулна гэдэг бол маш их чухал байдаг учраас ер нь бол уурганы хэрэглээ гэж ер нь юу юм бэ? Уургийг ер нь хүмүүс яаж хэрэглэх ёстой байдаг юм болоо? Уург гэж ер нь юу вэ? Уург гэхээр одоо хүний бие дэсийн одоо бүхэл хүний бие дэсэд бол хичээл өгч одоо юм байгаа. Хоол хүнсэнд бол байж идэг. Тэгэхээр одоо яг фитнесээр хичээлнэ гэдэг маань спортоор хичээлнэ гэдэг маань биеийн хүчний хит ачаалттай болоод ирэхээр одоо энгийн хоол хүнсээр бол уурга нөхөх нь бол жоохон дутаад ирдэг. Эсвэл маш их хийх хэрэгтэй. Эсвэл одоо уургын дутагдлалд орж эхлэх эрсдэлтэй байдаг. Одоо бас нэг 30-40 жилийн өмнө ч юм уу бол сүүг өндөгтэй найруулж уудаг байсан. Энэ бол одоо анхны одоо уургын хэрэглээ одоо шингэрүүлсэн хэрэглээ байсан байна. Үүнээс хойш бол одоо уургийг ялгаж авах одоо тийм технологи одоо боломжууд гарч ирсэн. Тэгснээр одоо зайлшгүй одоо нэг дахианы мах ялгаад эсвэл нэг өндөг уугаад ингээд байх шаардлагагүйгээр одоо боловсруулсан илүү аюулгүй амтлаг одоо хурдан шингэх боломжтой ийм хүнсний одоо боловсруулсан хүнс болж гарч ирсэн байгаа уург гэдэг. Одоо ингэдэгчтэй миний ойлголтоор бол хүүхдүүд одоо яг нөгөө хөхнийхөө сүү гидж жагаад тийм ээ момо идж жагаад нэмэлт хижээлэнд ороо каш шиддэг болдог шүү дээ. Ер нь тэрнтэй адилхан гэж ойлгож болох уу? Тий одоо насанд хүрсэн хүмүүсийн каш л гэсэн үг. Нэмэлт хүнстэй хижээл. Одоо хуурай сүүн дээр л ихэд уурганд хэдэн грамм ч юм уу одоо тодорхой орцуудыг бол бүх юм дээр бичсэн байдаг. Бичээн дээр хүртэл одоо уурганд хэдэн грамм, сахар, нүүрс усанд хэдэн грамм гэж байж л байдаг. Одоо бүх хүнсэн дээр. Тэгэх юм бол уург боловсруулсан тэр зөвхөн найруулах зорилттой юм хүнсэл гэсэн үг л байгаа юм л да. Тэгэхээр ер нь уургийг ямар хүмүүс хэрэглэх ёстой байд юм бэ? Яг энгийн хүмүүс бол яг нөгөө байнга нөгөө дасгал хөдөлгөөн хийж, спортер хичээл хүмүүс дасгал хөдөлгөөн хийж хөсөө гадагшлуулах учраас уурга алдах нь ховор байдаг болов уу гэж би бас хувьдаа бодож байна. Ер нь фитнесээр спортер хичээлж байгаа хүмүүс уургийг ер нь яаж хэрэглэх ёстой байд юм болоо? Хэрэглээд хүмүүс уулзчлаа. Тэгээд одоо үүн дээр маш тулгуурсан олон бизнес, олон судалгаа шилжээний мэдээллүүд айгүйх интернетээр байдаг. Тэгэхээр яг спортоор хичээлж байгаа хүмүүсийн хувьд бол 1 кг тутамдаа 3 г уурах ч юм уу, 1-2 г уурах ч юм уу ингээд харьцангуй янз бүр. Бодиг спорт байна, хөнгөн атлетик байна. Ерөнхийдөө бол 1 кг-даа 1.5 г уургийг бол тооцоож өдөртөө авах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр хоолныхаа уургийг хүмүүс бол хэмжиж сайн сурах хэрэгтэй. Хоолныхаа идж байгаа хоол болгондоо уурга хэмжих юм бол түүнээсээ одоо өөртөө хэр хэмжээний уурга дутагдaltaй байгааг бас тодорхойлоод ирчих боломжтой тий. Тэгээ түүгээр одоо нэмэлт уурга хэрэглэх боломжтой. Хоолоор яг уурга аваад байгаа хүмүүс бол яг заавал уургийн нэмэлт хижээл хэрэглэх шаардлагагүй байдаг юм байна шүү дээ, тийм ээ? Тийм, шаардлагагүй. Яг илүү хоолоор илүү сайн авахын тулд маш сайн одоо хоолны мэдлэгтэй авах хэрэгтэй. Тэгэхээр ер нь фитнесээр одоо өнөөдөр ч юм уу фитнесээр дөнгөж өнөөдөр амралтын өдөр байгаа ч тийм өнөөдрөөс явж байгаа хүмүүсээс мэдээ гэж бодож яж магадгүй. Ер нь фитнесээр хэр удаан хичээснийхаа дараа уурга хэрэглэх хэрэгтэй байдаг юм бэ? Ер нь эсвэл шууд хичээсэн өдрөөсөө хэрэглэх хэрэгтэй тийм үү? Уурган дотроо бол англи нь маш олон янз байна. Бид нар яг нэг ерөнхийдөө нэг спортын бэлтгэл зориулсан нэг уурга гэд нэрлэжээд байгаа. Тэрэн дотор бол энержи бүтээгдэхүүн юм уу, гормон дэмжигч юм уу, витамин юм уу, эсвэл одоо юу гэдэг тэнцэн нэмэх юм уу, жин хасах юм уу, өөг шатаач юм уу ийм 5-6 ангиллаар бол одоо уурган бэлтгэл бол байгаа. Тэгэхээр цэвэр уурга гэдэг бол зөвхөн хүнсний нэмэлтээр бол ямар ч хүн бол хэрэгжилж болно. Протеин гэдээ байж байгаа. Уурган дотор бол нэг масын уурга, цэвэр шар сүүний уурга, казеин уурга гэх тодорхой ангиллууд бол байдаг. Тэгэхээр одоо яг хуу 3 ангиллаар бол шууд товчхон хэлэхэд бол шар сүүний уурга нь бол хурдан шингэдэг. Шар буурцны уурга байдаг. Шар сүүнээс харсваа. Калори багтай. Ерөөсөө шингэлт маш хурдан. Вэй уурга гэдэг юм аа. Казеин уурга нь бол шингэлт нь маш удаан байдаг. Тийм учраас хоолгүй удаан явах үед юм одоо унтахын өмнө бол хэрэгэлдэг. Холимог уурга гэхээр бол ерөөсөө энэ хоёр уургыг чинь холилсон учраас уухад одоо нэг уурга уухад л одоо урт цагуудад одоо цуурч шингэдэг гэсэн үг. Энержи бүтээгдэхүүнүүдийг өөг шатаагч бол энержи бүтээгдэхүүнүүдийг бас сонирхож иж магадгүй. Өнөөдөр бас хавар цаг болж байгаа учраас хүмүүс маш их ингээд ядарч байгаа ах тий. Тэгээ энержи бүтээгдэхүүн дотор бол яг дасгалын өмнөх энержи гэдэг маань одоо зүгээр нэг энгийн энержинээс юугаар ялгаатай юм гэдэг нэг асуулт гарч ирж байгаа маа. Тэгээд яг энгийн энержи бол хүнд амтлаг, сахартай, сайхан уугаад ингээд сэрэгдэг тэгсэн мөртлөө маш гоё тааламжтай байхад дасгалын энержи нь бол
одоо үйл явдлыг одоо бодисын солилцоонд эрчимжүүлэх юмнуудаа оруулаад, булчингийн хичээлээ оруулаад тэгээд одоо нөө сахар, давс юмнуудыг хасчдаг. Тэр бол энержи болгон одоо өөр байгаа. Энгийн энержи явах юм бол хүний бодисын солилцоог маш удаашруулах одоо сахарлал орчхол одоо бодисын солилцоо удаашруулж байгаа. Тэр хүмүүсийн дундаас ийм ойлголт байдаг шүү дээ. Уураг хэрэглэх нь одоо маш буруу байдаг. Ходоодонд муу зүрхэнд ачаал өгдөг ч юм уу тий. Хүмүүсийн дундаас нэг тийм түгээмэл буруу ташаа ойлголтууд байгаад байгаа юм санагддаг. Ер нь альва зүйлийг тунгийн хэтрүүлээд хэрэглэчихэл юм бол ер нь бол хор болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь яг яаж зохицуулж хэрэглэх ёстой байдг юм болоо энэ тал дээр. Одоо жишээлбэл маш удаан хугацаанд уураг хэрэглэсэн хүмүүс дунд нь завсарлах ёстой байдаг юм уу? Эсвэл одоо зүрх судасны өвчтөе хүмүүс ч юм уу одоо энержи бүтээгдэхүүн ч юм уу хэрэглэхгүй байх ёстой гэдэг. Энэ тал дээр та нэг мэдээлэл өгвөл. Яг тийм. Одоо зүрх судасны өвчтөе хүмүүс бол энержи бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх буюу одоо болгоомжтой буюу эмчийн хаан одоо зөвлөгөөр хэрэглэх ёстой. Эмч зөвшөөрөх ёстой. Гэхдээ зүрх судасны өвчтөе хүмүүс бол дасгал хийх ёстой. Хийж ирүүл болох ёстой. Тэгэхээр яг тодорхой хэмжээний магадгүй одоо баг тунгаар хэрэглэх боломжтой гэж магадгүй. Мөн адилхан одоо энгийн хүмүүс бол уураг бол хэрэглэж болно. Энержи бүтээгдэхүүн гормон дэмжигчгээд өөх шатаа шихэд яваад ирэхээр арай жоохон ангиллал нь арай өөр болчихж байгаа. Удаан хичээлсэн ч юм уу, туршлагатай ч юм уу, тодорхой хэмжээний биеийн ачаал аваад сурцсан хүмүүс бол энержи бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх нь зүгээр. Шууд хэрэглэх арай зөвхөнжгүй байна. Тэгэхээр одоо ямар нэг энержи бүтээгдэхүүн хэрэглээ. За тэрнээс дээр нэмээд уураг хэрэглэх юм бол хажуугаар нас дасгал хөдөлгөөний ачаалыг маш сайн аваад тэрийг шингээгээд байж ах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол янз бүрийн ойлголтууд бол байна. Магадгүй зарим нь үнэн шиш магадгүй буруу ойлголтууд ч ихгүй. Ер нь хар мэдээлэлүүд бол байгаа шүү дээ. Уураг бол муу, одоо уух юм бол шингэдэггүй, биеийн бөөрөнд муу байдаг, элгэнд муу байдаг. Магадгүй яг одоогор бол тийм нотлогдсон бол үнэхээр байхгүй. Хүмүүсийн дам яриа л гэсэн үг үү те? Яг анхны үеүдээд одоо тийм байсан байж магадгүй. Тамирчид бол зөвхөн уургийг дангаар нь хэрэглэдэг. Маш олон одоо зүрхэнд нөлөөлөх, биеийн хүчинд нөлөөлөх маш олон юм давхар хэрэглэдэг. Үүнээс үүдсэн одоо нэг эмгэг өвчнүүдийг бол уураг гэдэг юм руу бас жоохон шууд одоо чигтгэлтэй. Тийм л байгаа. Тэгэхээр ер нь бол фитнесээр хичээлж байгаа хүмүүс байх юм бол ер нь бол өөрийнхөө биеийн онцлогийг гаргаад тэгээд ямар дасгал хөдөлгөөн хийх үү? За турах гэж байгаа юу, жингээ хасах гэж байгаа юу, аль эсвэл булчингийн масаа нэмэх гэж байгаа юу? Тэрийг яг өөрөө тодорхойлсныхаа үндсэн дээр ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй юм байна, тийм үү? Дэлхийд дээр маш одоо орнууд уураг бол худалдаалж шүү дээ. Тэгэхээр энэ үйлдвэрүүд бол бүгдэнд нь зориулаа гаргацсан байгаа. Бэлэн. Тэгэхээр өөрөөдөө зориулж гаргасан тэр үзүүлэлттэй уургийг олоод сонгож аваад тэгээд одоо түүнийг одоо хоолоо одоо ингээд багасгаад оронд нь одоо цэвэр шимт хичээл хэрэгснээр чинь хасах боломжтой байдаг ч юм уу. Эсвэл одоо их одоо калорийтай нүүрс ус ихтэй уураг хэрэглэж хагаад хэрэглээд ингээд удаан ингээд хүний бие шингээгээд ингээд яваад ирэхээр хоолны дуршил нэмэгдээд аяндаа жин нэмэгдэх уурга хэрэглэхээ болоход эргээд хоолны дуршил нь одоо нэмэгдээд үлдсэн байдаг ч юм уу. Ийм одоо эерэг талууд бол байгаа. Энэ бол зөвхөн хүнсний нэмэлт гэдэг утгаар нь бол авч үзэх хэрэгтэй. Аль ч олон улсад одоо хүнсний нэмэлт гэдэг хүнсний дэлгүүр дотор байж идэг. Мэдээж одоо үүнийхтэй та бол болгоомжтой хэрэглэх ёстой. Гарал үүсэл илүү одоо найдвартай албан ёсны борлуулагч мөн гарал үүслийн бүтээгдэхүүний одоо баркод уншуулах одоо олон улсын сүлжээ хүртэл одоо онлайнаар үүссэн байна. Ийм одоо боломжууд байгаа болохоор бас шалгаж үзээд хэрэглэх боломжтой. Яг нөгөө албан ёсных нь эрхтэйгээр нь оруулж ирж байгаа ч юм уу тийм албан ёсных нь газраас нь аваад хэрэглэхтэй байна. Тэгэхгүй бол бас хурамчаар маш их үйлдэгддэг хийгддэггүй. Хуурамч уураг бол магадгүй байж магадгүй. Монголд бол би яг хуурамч уураг бол одоо сонсоогүй. Угаасаа одоо уурганы борлуулалт бол маш бага байдаг. Монголд уу? Тий. Одоо нэг 10 хайрцаг уураг савлна гэдэг чинь өөрөө тэрийг одоо 10 хайрцаг уураг одоо хуурамчаар авчирна гэдэг бол тийм хинээс сонирхлыг татахгүй байна. Зүгээр л дэлгүүрээс нь авчирхад амар. За ингээд нэвтрүүлэг үзэж байгаа нийт яг фитнесээр хичээлж байгаа фитнес сонирхогч залуустай хандаж бас юу гэж хэлмээр нь хойлооны сайхан уриалга хэлээ тий. За одоо орчин цагт яг хот дотор бол хөдөлгөөн бол маш хомс болсон. Машин байна. Бүх ажлын байрууд бол одоо ихэнхдээ суугаа байна, компьютертэй байна. Тэгэхээр одоо энд бол эрүүл байх ганц одоо боломжийг хангаж өгч байгаа нь бол фитнес клубуд байгаа. За фитнес клубуд урд нь бол маш тоо цөөхөн аюу хүнтэй бас их одоо үйлчлэгээний үед одоо бас жоохон
цаар байсан шүү дээ. байсан тийм ээ. Усанд ороход хэцүү, бөхчим. Одоо бол маш олон улсын стандартын дагуу одоо фитнес клубүүд бол маш их нэгддэг болж мөн одоо хуучин байсан фитнес клубүүд нь өөрсдийнхөө юм хөгжүүлдэг болж агаар сэлгэлт, ус дүүш гэл бүх юмаа бол маш сайхан болсон байна. Яг хүний эрүүл мэндэд тааруулсан тийм ээ. Яг дасгал хөдөлгөөн хийхэд тааруулсан гоё болсон шүү дээ. Тэгэхээр одоо манай залуучууд энэ бүхэнд бол илүү одоо хамрагч байгаа. Бүх залуучууд бол одоо маш их боди болсон байна. Тэгэхээр одоо бүх хүмүүс энэ фитнес клубд бол явах боломжтой болжээ. Одоо үн тарифын хувьд бол боломжийн үнэтэй байна. Өөр хямдхамж байна. За Өнөөдрөөс амралтын өдрийн хөтөлбөрт оролцож, зочноор оролцож бас нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчид маань маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн та маш их баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл үзэгч та бүхэндээ спортын мэдээлэлтэй хүрэгчээр спортод холбоотой залуус нааш анхаарлаа хандуулаарай. Шилгүй яах вэ? За бас энэ босон залуу гэхэд төгсөг юм байна тийм. Тэгээ мэдээж миний үсэн байгаа энэ бэлээ бол тэр үсэн бэлээ бол UFC-ийн бэлээ байгаа. За UFC-ийн спорт бол сүүлийн үнээр эрсдэлтэй өгч тул хүмүүс сонирхол залуучдаас илүү байлдан дагуулж болсон байгаа. Тэгээд өнөөдөр яг бид UFC-ийн бэлээ өмссөн байх хэрэг өнөөдөр яг одоо Америкийн нэгдсэн улсад бас нэг сонирхолтой болох гэж байгаа. Тэр нь болохоор хагас донжингийн одоо аврагын бүсийн төлөө аврагд Даниэл Кормиер замун одоо аврагын бүсийн төлөө Энтони Джонсон гэсэн хоёр одоо энэ цаг үед бас тулж байгаа залуучууд хамгийн шилдэг хагас донжингийн супер улс эс тулаана хийж байгаа. Эс тулаан гэдэг нь болохоор бас хоёр боксч маань 15 онд болцсон байгаа. 15 онд тулагдаад Даниэл Кормиер одоо ялт байгуулсан байгаа. Энэ одоо Энтони Джонсон бол дагаад их одоо ийм тулаан хийхээр бэлэн болсон байгаа. Бас би халаалтын хэдийдэн тулаан ганц зохион байгуулах болсон юм байна лээ. Тэгээд хоёр тамирчны одоо тоглолт зохион байгуулах одоо бүх юм хангагдсан. Тасвар бүгд зарагдсан. VIP суудын тасвар баг 1200-аас 1400 $400 зарагдсан байлээ. За энэхүү мэдээллийн дараа үзэгч та бүхэн за Мистер Олимпийн талаарх мэдээлэл хүлээн авч үзээрэй. За Мистер Олимп бол за 52 дахь удаагийн Олимпийн жил болон за Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод 9-р сарын 14-өөс 17-ны хооронд болох юм байлээ. Ингээд үзэгч та бүхэн спортын мэдээлэлтэй анхаарлаа хандуулна. Үзэгчдийн сонирхлыг хөл бөмбөгөөс илүү татгуулсан нэгэн гайхалтай спорт бол UFC буюу холимог дулааны спорт юм. Өнөөдөр хагас дунжингийн нэгэн супер дулаан нэгэн цагт Америкийн нэгдсэн улсын нийслэл байсан алдарт Нью-Йорк хотод болох гэж байгаа юм а. Америкийн нэгдсэн улсын дулаанч Энтони Джонсон аврагын бүсийн төлөө энэ жингийн авраг Даниэл Кормиертэй тулдах юм. За хоёр дулаанч өмнө 2015 оны 5 дугаар сард Лас Вегас тулдаж Даниэл Кормиер ялт байгуулж аврагын алтан бүсийг зүүж байсан төвөгтэй. Энтони Джонсонгийн хувьд 1984 оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Дублин хотод төрсөн. Энэ жил 33 настай анх 2006 онд MMA-ийн анхны дулаанаа хийж ялт байгуулж байсан бол одоогоор нийтдээ 20 дулаан удаа тулдаж 22 ялж 5 удаа ялагдаад байгаа юм а. За 22 ялтынхаа 16-г нь Ко буюу хүнцгэл турбулган авсан байна. Харин түүний өрсөлдөгч аврага Даниэл Кормиер нь 1979 оны 3 дугаар сард Америк нэгдсэн улсад төрсэн MMA-ийн анхны дулаанаа 2009 онд Гари Фрейзертэй хийж буулган авснаар түүний өнөөдрийн гайхалтай карьер эхэлсэн гэдэг. Нийтдээ 19 удаа тулдж ердөө нэг л ялагдсан. Түүнд ялагдсан гашууныг домогт Джон Джонсон 2015 онд мэдрүүлсэн гэдэг. Ийхүү UFC 210 дулаан болох гэж байна. За супер дулааны бие халаат болж энэ өдөр шансаа ахиулах хэд хэдэн дулаанч мөн болох юм а. Дулааны тасалбар аль хэдийнэ зарагдаж дуусчээ.
Мистер Олимпик гэдэг тэмцээн бол жинхэнэ бодибилдингийн спортын дэлхийн хаатын тулаан юм. 51 жилийн түүхтэй энэхүү тэмцээнд ердөө 13 эрхмэл төрүүлсэн байдаг. Энэхүү тэмцээн Америк нэгдсэн улсад 41 удаа үлдсэн 10 нь өөр улсуудад зохион байгуулагдсан. Анх 1965 онд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод зохион байгуулагдаж тус улсын тамирчин Ларри Скотт төрүүлж байжээ. Мөн Ларри Скотт 1966 онд ч төрүүлсэн байдаг. Түүний дараа Куб гаралтай бодибилдингийн тамирчин Серхио Олива 1967, 1968, 1969 онуудад дараалан 3 удаа төрүүлсэн бол 1970 оноос бидний сайн мэдэх алдартай жүжигчин Арнольд Шварценеггерийн 90 эхлэж бодибилдингийн дэлхийн хамгийн том тэмцээн Мистер Олимпиад дараалан 6 удаа төрүүлж түүхэн нэрээр үдээсэн гэдгээ. Хожим нь Арнольд Шварценеггер 1980 онд дахин 1 удаа төрүүлсэн байдаг. Италийн тамирчин Франко Коломбо 1976, 1981 онуудад, Америк нэгдсэн улсын тамирчин Фрэнк Зен 1977, 1978, 1979 онуудад, мөн Америк нэгдсэн улсын тамирчин Крис Дикерсон 1982 онд, Яван улсын тамирчин Самар Баннет Германд 1983 онд, Америк нэгдсэн улсын гадар тамирчин Ли Хэни 1984-өөс 1991 он тасралтгүй 8 удаа төрүүлж нэгэн түүхэн амжилтыг эзэн болжээ. Тэрээр Арнольдын 7 төрүүлсэн амжилтыг хэвлэж чадсан юм а. Их Британий тамирчин Дориан Эйтс 1992-оос 1997 онод нийтдээ 6 удаа төрүүлсэн байна. Үүнээс харахад 1-7 жилийн цэнгэлдэл нэгэн тамирчин гоцгой амжилтыг үзүүлж байсан хүүхдэд байна. Энэ уламжлал цаашдаж үргэлжилж Ронни Колман гэх нэр түүх болсон юм. 1998 оноос 2005 он хүртэл Америк нэгдсэн улсын тамирчин Ронни Колман тасралтгүй 8 удаа төрүүлж Кени амжилтыг авсан гэдгээ. Мөн Америкийн тамирчин Джек Катлер 2006, 2007, 2009, 2010 онууд нийтдээ 4 удаа, Декстер Жексон 2008 онд тус төрүүлжээ. Харин 2011 оноос одоогийн шинэ хаан Фил Хитийн ирэмээ эхлээд байгаа юм. Тэрээр 2001 оноос 2016 он хүртэл тасралтгүй 6 удаа Мистер Олимпик төрүүлээд байгаа юм а. Түүнийг 8-аас дээш төрүүлж шинэ түүх бүтээн хэмээн дэмжигчдэд итгэж байгаа юм. Фил Хит энэ жил 38 настай. Эдгээр эрхмүүд асар их төвчээр зовлон бэрхшээлийг туулж өдий зэргийн тамирчид болжээ. 2007 оны Мистер Олимпик тэмцээн 9 дугаар сарын 14-өөс 17-ны өдрүүдэд дэлхийн 6 цэнгэлийн төвийг игдэг Лас Вегас хотноо зохион байгуулагдах юм а. Хөрөнгөлийзээ амралтын өдрийн хөтөлбөр үзэгч тааханд өргөжлөн хүрч байна. За тэгэхээр бид өнөөдөр бас фитнесийн спорт, бодибилдингийн спорт, дасгал хөдөлгөөнийг онцлог үзэгч тааханд хүргэсээр байгаа. За тэгэхээр үргэлжлүүлэн 1999 оны Монголын мистер Батгэрл ахтай уулзаад байна. За өдрийн мэнд хүргэе, амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? За та бүхэн шинэ өдрийн мэндийг хүргье. За Батгэрл ахын хувьд бас наадам спорт комплексийн ерөнхий зөвлөх багшаар ажилладаг гэсэн шүү дээ, тийм ээ. Ер нь одоо хүмүүс ер нь хэрэг явж ийн. Тэгээд анх хичээлэх гэж ирж байгаа хүмүүс яг ямар зорилготойгоор бас ирж байна? Хүмүүсийн гол ирж байгаа шалтгаан нь болохоор эрүүл мэндэд маш их анхаардаг болсон байна. Тийм. Эрүүл сайхан амьдрий. Одоо нийгмээр одоо бас нэг хүмүүс эрүүл амьдрий, тийм ээ. Зөв хоолны дэглэмтэй болъё. Эрүүл хөдөлгөөн гэдэг юм чинь одоо эрүүл мэндэд маш их хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой хүмүүс бол асар их ирж байна. Дээрээс нь бол манай гол төлөв өвчин энэ гэхээр одоо ерөөсөө нурууны одоо Монголд битгийл дэлхийд ерөөсөө 100 хүний, тийм ээ, бараг 80 хэдэн хүн дандаа нурууны суулт өвчтэй байдаг байхгүй. Тэр нь юунаас болд юм бэ? Тэр нь юунаас болдог вэ гэхээр ердөөсөө амьдралын нөгөө нэг буруу хөвшил. Одоо тэгээд нөгөө суугаа ажил тэр итгэхгүй хөдөлгөөнөөс болоод ийм байдалд хүрсэн баг. Ерөөсөө Монгол дэлхийд бүр энэ судалгаагаар бүр батлагдсан. Тэгээ бүх хүмүүс одоо ерөөсөө энэ спорт энэ нугаар хичээлээ эрүүл болдгийм байна гэдгийг ерөөсөө хүн болгон ухаарсан байхгүй. Тэгэхээр бол миний одоо гол зөвлөгөө өгж байгаа юм гэхээр хүмүүс бол та нар өдөр тутмынхаа хөвшлийг болгоод 7 хоног, тийм ээ, 2-3 удаа бүр багадаа шүү дээ, тийм ээ. Тэгээд 4-5 удаа энэ байнга одоо энэгээр амьдралын хөвшил болгоод явах юм бол та сайхан эрүүл сайхан, гоо сайхан биетэй, эрч хүчтэй
Амьдрал билгнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Залуучууд маань бас булчинхаа маасыг хордон нэмэх гэдэг чинь тийм ээ. Ерөнхийдөө булчинхаа маасыг нэмэхдээ яг ямар дараалал нэмэх юм бол маш зөв өдөө нэмд юм бэ. Зарим тохиолдолд залуучууд хордон булчингаа томоогох гэдэг Маш хүн дээр хийгээд. Хүн дээр хийгээд өөрийнхөө шүмсээ гинтэйсэн ч юм уу асуудал үүссэн байдаг шүү дээ. Авсан гэх бол. Яг жинхэнэ одоо хичээлхэд зорж байгаа залуучуудад зориулж юм юм бэ. Булчингаа маас дээр. Гол нь энэ спортыг би одоо энэ хүмүүс зөвлөгөө яаж өгдөг вэ гэхээр ерөөсөө гол юм энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй байхгүй. Буруу техникээр өргөдөг. Тэгээ эсвэл амар хүндрүү хийдэг тийм ээ. Одоо ерөөсөө нөгөө манайхан ч нэг юм хөгжөөд ирэхээр ерөөсөө нөгөө YouTube дээр байгаа одоо тэр нэг юм дээр байгаа юмнуудыг бичлэгүүдийг хараад тийм хүн дээр хийх болох юм шиг боддог байхгүй. Энэ маш буруу. Тэгэхээр би гол ерөөсөө миний зорилго энд зорилго хүмүүст юмд ойлголтыг хичээж байгаа нь ерөөсөө зөв техникээр булчинг яаж чанартай үний бэхжилтийг яаж эхэлж өгөх ёстой, булчингийн суурийг яаж тавьж өгөх вэ? Булчингийн тэр чанартай төсвөрийг эхэлж өгчиж цаашаа тэр суур хөгжлийн цаашаа ярьдаг байхгүй. Тэгэхээр манайхан шиг шууд орж ирэл одоо юу гэдгийг зарим багш нар буруу ойлголттой олон багш нарын тий бас нэг зарим буруу ойлголттой юм байдаг юм шүү. Одоо ингээл үйлчлэгчнээс харж байгаа шүү дээ. Би ч одоо ингээл орж ирээ. Тэр багш тэгж ийсэн, ингэж дандаа өөр янз юм ярьдаг. Тэгэхээр би нэг бас нэг зөв чиглэлд нь хүмүүсийг зөв ойлгуулахын тулд булчингийн мас хөгжүүлнэ. Тэрийг бол хамгийн тэг сүүлд шатанд ярьдаг байхгүй. Булчингийн эхлээд үний бэхжил гарын. Үний бэхжил те үний бэхжилтийг эхэлж бэхжүүлэх дасгалуудыг хийж дараа нь булчингийн төсвөр булчин тэгээ суур булчингаа ярьж тэрний дараа бид нар мас бэлтгэлд орох хэрэгтэй. Булчингаа томруулах ойлгож байна тий. Тэгэхээр манайхан шууд орж ирээд одоо юу гэдгийг шууд одоо ингээл хүн дээр өргөөд л одоо ингээд булчин томорчдөг гэж ойлгоод. Тэр бол ерөөсөө маш буруу ойлголт юм. Тэгэхээр эхлээд хүн булчингаа томруулъя гэх юм бол эхлээд яг багшийн заасан зааврын дагуу ердөөсөө маш хөнгөн дасгалуудыг явж иж дараа нь одоо 3 сарын дараа 4 сарын дараа 5 сарын дараанаас тэр цааших булчин томруулах булчин хүчтэй тий булчингаа томруулах тэр хүчний засварлууд руу ордог. Тэрийг бас зарим залуучууд бас буруу ойлголттой яваад байдаг байхгүй. Ер нь бол одоо ингээд бодибилдингийн фитнесээр яг өнөөдөр ингээд хичээлж байгаа залуучууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас насны хувьд ер нь хідээс хідэн насны хүмүүсээс хичээлэх хэрэгтэй байдаг. Ер нь өсвөр насны хүүхдүүдээс яг эд насн дээрээ бас хүнд төмөр өргөө те бодибилдингээр хичээлээд байхаар өсөлтөн зогсдог ч юм уу тийм ойлголтууд бас байдаг шүү дээ энэ тал дээр. За энэ тал дээр бол тийм ойлголтууд бас хүмүүст дийлэх хүмүүст бол байдаг. Гэтэ энэ бол тийм хүний өсөлтөнд нөлөөлөөд өсөл зогсоо. Тий зогсоо тийм бол байхгүй. Энэ бол ердөөсөө хүн бэлтгэл ямар нэгэн спортоор хичээлээд зааварч нөө бэлтгэл дуусгаад сайхан тий нэг 10-аас 25 минут сайхан дугуйгааж игээд тэгээд сонголт хэвлийн засаглаа сонголтаа сайхан маш сайн сонголтыг хийж өгөх хэрэгтэй байна. Энэ булчид чи өөрөө маш сайн уян байж цаашаа хөгжих боломжтой сунж хөгждөг байхгүй. Булчид чи өөрөө цаашаа ургаж хөгждөг, сунж хөгждөг. Одоо ингээд зарим залуучууд ингээд нөгөө бэлтгэл хийгээд айгүй хүнд рүү ороод тэгээ ерөнхийдөө нөгөө масс хүндний одоогийн ойлголтоо нөгөө павер лифтинг гэдэг тэр чиглэлээр хүмүүс нэг хүнд рүү яваад шүү дээ. Тэгээ нөгөө булчингийн хэлбэр чинь нөгөө мөрөнхий болоод зөвхөн нөгөө хүчний бэлтгэл хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө булчин чинь мөрөнхий болоод цаашаа бол тэгж хөгжил зогсдог. Зөвхөн хүч тал руугаа булчин мөрөнхий болно. Яг боди чиглэлийн булчин болохоор маш гоё хавтгай тийм ээ суналт өгөөд цаашаа уян тэгж гоё нөгөө хавтгай булчин болж тэгж ялгарч өгч гоё харагддаг. Тийм булчингууд бол маш төсвөртэй маш уян учраас цаашаа хөгжлөн процесстай хөгжин.
Ер нь яг бодибилдингийн спорт ч өөрийгөө ялан дийлдэг тэсвэр төвчээр спорт шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас одоо ингээд би ингээд юу ч өргөж дийлдэггүй одоо би ямар нэгэн одоо юм дийлдэггүй гэсний тийм эмгтээчүүд айгүйх байдаг шүү дээ тийм. Тэгэхээр бас яг ингээд баг багаар өргөсөөр агаал одоо тэнхээтэй хүчтэй болно гэсэн үг үү ер нь бол. Тэр зөв ойлголт. Ерөнхийдөө ерөөсөө анхлан хичээлж байгаа хүмүүс бол шууд орж ирээд нэг төмөрийг өргөчихгүй шүү дээ. Тэгэхээр яг эхнээсээ тийм хичээлж байгаа хүмүүс бол яг багш заав техникийг маш зөв техникийг зааж өгөөд тэр техникээ сураад явах юм бол ердөөсөө 1 кг-аас цаашаа тэгээд 3 сарын дараа бол тэгээд нэмэл яваад байдаг. Техникээ эхнээсээ зөв сураад үеийнхээ бэлтгэлийг зөв хийгээд булчингаа чанаржуулаад тэгээд суур булчингаа ороод ирэхэд цаашаа зөвөр хүний булчин бол хүчтэй булчин шүү дээ. Ерөөсөө цаашаа жингээ дагаад өсөд явчихдаг. Нэг бодибилдинг спортын нэг давуу тал нь энэ чараад байна л да. Магадгүй нэг бизнесмен хүн тийм ээ. Бизнесмен ч юм уу, дуучин, урлаг соёлынхон ч юм уу эдийн засгч одоо ямар салбарын хүн байсан ч гэсэн бодибилдингийн спортыг хичээснийхаа дараа өөртөө маш их ихтэй болох юм санагдаад байна. Өөр тэгээд тухайн салбартаас амжилттай ажиллаж байгаа. Одоо хүн өөртөө ихтэй болчихоо эсэм мэрэгчлээ ч гэсэн нэлээд тийм ихтэй болчихдог юм уу? Хараач энэ талаар нь ойлгож байна. Тэр бол мэдээж шүү дээ тийм ээ. Ер нь тэгээд нэг одоо спортын төрөл дээр харагддаг шүү дээ. Ямар нэгэн сайхан хүчрхийг сайхан бие хаа булчинтай хүн одоо ердийн нэг залуу хоёрын харьцаа тий ярьж байгаа тий өөртөө итгэж байгаа итгэл төр юм нь шал өөр болж байгаа байхгүй зорилго нь хүртэл тэгээ өөртөө амар итгэлтэй тий яагаад гэвэл хүн чинь гоё төгс сайхан биетэй хүчрхийг тэсвэртэй хүнээс нэг үг дааж сурч тийм шаардлага тэнхээтэй болж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ердийн нэг залуу ингээд хоёр зэрэгцээд яг хоёр өөр шүү. Тэгэхээр тэр тийм одоо эрчимтэй бэлтгэлтэй хүн чинь гараад сайхан ирч хүчтэй өдөржин сайхан ирч хүчтэй явж шүү. Тийм ээ. Хоолндоо зохицуулаад ингээд явж байгаа хүн бол маш хүчрхэг харагдаж шүү. Яг бодибилдингийн спортоор бас фитнесээр хичээлсэн хүмүүс яг амьдралын айгу зөв хэмнэлтэй болдог. Тэгээ зөв хоололдог, зөв амардаг, зөв ажилдаг. Тэгээд дасгал хөдөлгөөний ингээд тасралтгүй айгу эрчимтэй хийдэг. Түүгээрээ дамжуулаад мэдээж зүрх судасны үйл ажиллагаа нь маш их сайн явж идэг. Түүнээс гаднаас хөгшрөлт удаан явагддаг шүү дээ. Маш олон давуу талууд байдаг юм шиг байна. Тэгэхээр Батгэрэл ахын хувьд бас 1999 оны мистер гэж штэ тий. Тухайн удаас бодибилдингийн фитнесээс Монголд хөгжлийнхаа ямар шатанд байсан бэ? Одоо ингээ харьцуулаад оёлоо гоё нэг гурлааны гоё дурсамж ярил. За намайг анх би ирээдүйн мистер 99 оны 4 сарын эдэнд болж исэн баха. Тэгээ анх төрүүлж их үе. 99 оны 9 сарын эдэнд би Монголын мистер болж их үе. Тэр үед бол бид нар бол яг хүнд үед байсан тий зах зээлийн нэг дөнгөжтэй хэцүү үед Яг нэг тийм хэцүү үед бидэрт бол одоо ажил төрөлүүд маш ховор байлаа шүү дээ. Үнэхээр одоо яст хүн одоо ярихад бол инээдтэй л дээ. Бид нар зөвхөн ердийн хоолыг нэг айлд ороод хоол өгвөл идчихэл сайхан халуун усаар тийм ээ 2 сайхан базаж өгөж тос өөхийг авчаад тэгээд тэрийг идэл явж идэг. бас хоёулаас тэгээд давс юуг нь ялгах уу тосыг. Тий, тэгжэл бид нар хоолндоо өөрсдийнхөө хоол хийжийлэг өгдөг байсан байна. За тэгэл дахианы мах өндөг тэгэл бананы угаараа нэг хоол хийжийлээ авдаг. Одоо бол юм өөрчлөгдсөн байна шүү дээ. Одоо 15 миний эгчтэй 15 6 жилийн өмнө шүү дээ тийм ээ. Бараг 17 жилийн өмнө. Одоо ерөөсөө юм өөрчлөгдсөн. Өсөө уураг ами одоо ерөөсөө төрлүүд хичнээн төрлөөр гарцсан юм байна тийм. Миний үе тийм байгаагүй байхгүй. Нэг хай нэг тийм уураг тийм ээ. Нэг амино нэг гэртээний тэр чинь Алдахгүй. Яа нэг жилдээ нэг ганц олдуулаад тэрийг бараг л нэг яста хадгалж байгаа л бараг нэгээр нууж жоохон тэрэндээ кайф авч штэ. Тэрүүгээр зүгээр өдөр тутмаар бид нар тэрийг нөхөд явчих тийм боломж нь байгаагүй байхгүй. Миний хувьд бол тийм байгаагүй. Тэгэхэд бол нэг жоох юмаа тэгэл өстө өдөр тутамдаа нэг хэрэгжилчээ тэрийг бараг л өстө нэг сарын хаймыг хэрэгжилсэн юм шиг өөрөө мессеж авч тэгж ичтэй бэлтгэл хийдэг.
асар их бэлтгэл хийдэг байсан. Ер нь бол яг юм нэг оюуны хэдий гараараа те ингээл өргөд байгаа гэсэн ч ер нь бол яг юм оюунаа сэтгэл зүрхээрээ л яг өргөдөг. Ерөөсөө би одоо ингээд үнэхээр энэ хугацаанд ингээд шамнастаа ингээд зөвлөгөө өгөөл ингээд яриад явхад сонсоход дандаа л нэг жоохон буруу талын ойлголттой болчихсон хүмүүс асар их ойлголтын дутуу. Тэгэхээр ерөнхийдөө ер нь хүн бол энэ сэтгэл зүй энэ оюунаар л өөрийгөө удирдах хэрэгтэй байхгүй. Энийг өөрийгөө удирдах чадсан бол амжилтанд хүрнэ. Би тэрийг бол ерөөсөө ясмахаараа өөрөө яг би тэрэ үзсэн байхгүй. Тэгэхээр хүн бол ийм их хүчтэй энийг өөрийгөө удирдах чадах юм бол чи юу ч өргөж чадна. Чи булчингаа гоё хүчтэй хэдэн сарын хугацаанд ч гэсэн чи хөгжүүлж чадах. Тийм оюунч өөрийгөө удирдах хэрэгтэй. За ингээ баярлалаа. Өнөөдөр бас амралтын өдөр бас дасгал хөдөлгөөний талаар тэр дундаа бодибилдингийн спортын талаар бас хэрэгтэй мэдээллүүдийг зөвлөгөөнүүдийг өгсөн тань маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч ажлын амжилт үзье. За амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Ингээд үзэгчтэй амралтын өдрийн хөтөлбөрийнхөө дараах мэдээлэл үзэгч та бүхэндээ хүрэх болно. За саяас тодорхой хэмжээний Монголын мистер манаас ярьсан байгаа. Тэгээд үргэлжлүүлэн за булчингийнхаа маасыг бас хэрхэн яаж нэмэх вэ гэсэн бяцхан зөвлөгөөг үзэгч та бүхэнд өргөжлүүлэх хүргье. Булчингийн масаа хэрхэн нэмэх вэ? Булчин хит ачааллуулах үед л өсөж томорно. Харин бага жинтэй зүйлийг өсөглөөгээд илүү хүчтэй бас илүү томорно гэж үгүй. Хүчлэхгүй, ажилуулахгүй бол томорно гэж байхгүй. Таны булчин хэр их ачааллыг тисж байгаа, хэр их тэсвэрлэл бий болгож байгаагаас хамааран томорно. Байнга нэг хэвийн жингээр дасгал хийх зэргээр ачаалуулбал булчин түүнтэй зөгцсөн, цааш хөгжихгүй. Тиймээс байн жингээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ хит ихээр жингээ нэмэгдүүлвэл та яг техникээрээ дасгалаа хийж чадахгүй, үр ашгийг нь хүссэн хэмжээгээр хүртэж чадахгүй ба гарч болох бас нэгэн асуудал бол гэмтэл юм. Судалгаа болон туршлагаас харахад бодичид ганцхан удаа өргөж чадах жингээсээ 70-70% тэнцэх жингээр дундаж болгон дасгалаа хийх хэрэгтэй байдаг. Биеийн дээд хэсэг 8-аас 12, харин доод хэсэг 12-оос 16 давталт хийвэл илүү зохимжтой. Яагаад биеийн доод хэсгийн давталт илүү байна вэ гэвэл хөлний булчин дээд хэсгийг бодвол илүү удаан хөгждөг, мөн биеийн дээд хэсгийн булчингуудын тэсвэрлэх чадвар хөлийг бодвол арай бага байдаг байна. Хүчрхий болтол хийх. Дараагийн давталтаа хийж чадахгүй болтлоо хийх нь булчингийн бүх мяндаслаг эсийг цочрон цусны урсгалыг хурдасган булчин илүү хөөлөгдөг юм. Учир нь тодорхой жингээр мөн тодорхой тоогоор ямар нэгэн булчингийн дасгал хийх үед тухайн булчингийн зарим мяндаслагууд ажилдаггүй, өөрөөр хэлбэл ачаалал ирдэггүй гэсэн үг юм. Харин тодорхой тоогоор бус хийж чадах хамгийн дээд тоогоороо хийх нь тэрхүү үлдээд байгаа мяндаслагуудч бас ачааллыг авчирж байгаа гэсэн үг юм. Булчин агших үйл явц нь эсэлдэлтийн үйл явцыг агуулж байдаг, дасгал хийх үед энергиэр дулааныг ялгаруулдаг, өөрөөр хэлбэл калори шатаах буюу шатаах хэлбэрийг хэлдэг байна. Дээрх үйл явц явагдахад булчинд тижэл болон хүчил төрөгч маш их хэрэгтэй. 1-р оролт. Халаах тул хурдтай байх хэрэгтэй ба 15 болон түүнээс дээш. 2-р оролт. Жингээ нэмэн 10-аас 12 оролтын дараа хүчрэхгүй болохоор тооцсон жингээ нэмж хийн. 3-р оролт. Мөн жингээ нэмэн 8-аас 10 удаа хийн. 4-р оролт. Дийлэх хамгийн хүнд жин 4-өөс 6-гаар хийхээр тооцно. 5-р оролт. Энэ оролтыг хийх үгүй нь таны сонголт. 4 дахь оролттой адилхан сүүлийн 2 оролтыг хийхдээ дэмжлэг авах нь зүйтэй. Дээрх нь танд хэд хэдэн боломжийг олгоно. Хөнгөн жингээр олон хийх нь таны булчингийн хувьд халаалт болж өгнө. Дээрхээс арай хүнд жингээр арай цөөхөн хийх нь маш их хэмжээний цусыг таны булчинд шахаж өгөх бөгөөд булчин хөөлгөн, сүүлд нь хүнд жингээр хийх нь таны хүчийг нэмэгдүүлж булчин томруулах болно. Дасгалын үед жижиг булчингийн хэсэг 2 толгойд, 3 толгойд, шилбэг, гидээс, шуу 16 оролт буюу барагцаагаар 4 төрлийн дасгал, том булчин хэсэгт цээж, мөр, нуруу, буй 18-аас 20 оролт буюу ойролцоогоор 5-аас 6 төрлийн дасгалыг хамруулан хийвэл үн тохиомжтой. Аливаа дасгалыг хийхдээ гүйцэд хийх нь булчингийн мяндаслагын бүхий л эдийг хамруулж өгдөг. Жишээ нь 2 толгойд хийж байх үед гараа тэмнийлгэхдээ тултал нь нуглах буюу гантил туухагаа татахтаа тултал нь татах юм.
Хэрвээ та хэд хурдан үргэлжлүүлэн хийгээд байх юм бол булчингаа бүрэн хэмжээгээр ажилуулахаас өмнө зүрх судас болон уушигтай сулдаж эхэлнэ. Харин хит удаан хийгээд байвал булчин сайн ачаалал авахаас өмнө бие чинь хурж эхэлнэ. Тиймээс оролт хоорондын амралт 30 секундээс 1 минутын хооронд байвал тохиромжтой. Оролт хийсний дараа 1 минут амрахад 72% нөхөн сэргэгддэг, харин 3 минут болоход бүрэн сэргэх магадлалтай байдаг байна. Бодибилдинг фитнес нь тухайн оролцохгүй байгаа сайн ачаалахгүй үлдээд байгаа булчингийн мяндалгуудыг оролцуулахын тулд бага зэрэг дутуу амралтаа байлгах хэрэгтэй байдаг тул хамгийн ихдээ 1 минут амралт тохиромжтой гэж үзэж байгаа юм. Анхлан хичээлэгчдийн хамгийн ихний дасгал бол булчингийн жинхэнэ жин буюу булчингийн суур массыг нэмэгдүүлэх юм. Сүүлд нь та булчингаа илүү хэлбэртэй, пропорцтой болгож болно. Дараах нь үндсэн дасгалууд бөгөөд масс нэмэх болно. Жин хасах, өөх шатаах зорилготой хүмүүс бие халаалтын дасгалууд, кардио дасгалуудыг ихээр хийх хэрэгтэй. Мөн давталтаа 15 болон түүнээс дээш хурдан хэмнэлтэйгээр хийх хэрэгтэй. Харин жин нэмэх зорилготой хүмүүс халаалтыг аль болох бага, гэхдээ биеэ заавал халаасан байх хэрэгтэй. 3-5 оролтонд 4-6 давталтайгаар дасгалыг хийх боломжоор хамгийн хүнд жингээр хийгээрэй. Хүнд жингээр цөөхөн хийх нь хүчийг нэмэгдүүлж булчин томсхон жин нэмдэг. За тэгэхээр яг энэ цаг мөчүүдээс йогийн багштай уулзаад байна. За өдрийн төргийн амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Сайхан өнгөрүүлж байна уу? За тэгэхээр өнөөдөр бас бид нэр фитнесийн спорт, за тэр дундаа бас дасгал хөдөлгөөнийг онцлон үзэгчтэй хүргэж байгаа. Тэгэд ер нь йог гэж ер нь юу юм бэ? Өнөөдөр бас Монголд йог маш их хөгжөөд байгаа. Охид өсгөгчүүд маш их одоо йогоор хичээлдэг болсон байх шүү дээ. Ер нь йогийн одоо энэ дасгал бол манай Монголд сүүлийн 10-аад жил их одоо эрчимдээ хөгжиж байгаа. За ер нь йог гэдэг бол өөрөө одоо нэгдэл гэсэн утгатай хүн оюун санаагаараа бие хөдлөлөөрөө за тэгээд ухаан одоо санаагаараа энэ гурыг нийлүүлээд одоо йогийн дасгалыг хийснээр энэ гурав одоо нэгэн цэгт төвлөрч бие болоо сэтгэл санаа хамтдаа хөгжихийг одоо йогийн дасгал гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгэхээр йогийн дасгалыг одоо хийх гэж байгаа, сонирхож байгаа хүмүүс байх юм бол хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй гэдэг бол? Хамгийн түрүүнд йогийн дасгалыг хийхэд бол эхлээд туршлагатай одоо багш дээр хичээлэх хэрэгтэй. Яагаад гэх юм бол йогийн дасгал одоо амьсгалтай хосолж хийдэг. Бусад дасгалуудыг бодоход зөв амьсгалж сураад зөв амьсгалыг одоо багшаар заалгаж тэрийгээ дасгалтайгаа одоо хослуулж хийх нь хамгийн чухал. Тэгэхээр хүмүүс бол гэртээ ер нь хийдэг л дээ багшийн одоо зааваргүйгээр бичлэг хараад байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээс тэгж яагаад одоо гэмцэн тохиолдод бас байдаг. Магадгүй тухайн хүн одоо ямар ч хүчтэй хаа үгүйсэхгүй ялангуяа нуруу өвддөг хүмүүс бол одоо эмчид үзүүлээд тэгээд эмчийн одоо зөвлөгөөн дээр үндэслээд йогийн дасгалыг одоо туршлагатай багшийн удирдлагын доор хийх ер нь хэрэгтэй. Ер нь яг йогоор хичээснээрээ ямар үр дүнд хүрдэг юм бэ? Йогоор ер нь хүмүүс айгүй их турхуу гэж асуудаг л да. Тийм тэгэхээр мэдээж одоо ингээл бие хөдөлж байгаа, булчин ажиллаж байгаа учраас турх нь бол тодорхой. Гэхдээ турхаас төрүүлээд хүний бие эхэлж эрүүлж эхэлдэг. Зөв амьсгал авч сурснаар одоо хүний биеийн одоо бүр эсийн төвшөнд хүний одоо бие эрүүлж эхлээд тэгээд бие одоо хоргуу биеэс одоо хорт бодисод гадагшилж эхэлдэг хөлсөөр дамжин. За тэгээд дээрэс нь булчин одоо бүр нарийн ширхгээс эхэлж хөгжиж эхэлдэг. Зөв амьсгал сурна. Тийм. Одоо ингээд йогоор хичээлж байгаа хүмүүс яг ингээд нэвтрүүлгийг маань үзэж байгаа хальтаа. Тэгэхээр ер нь бол йогоор хичээлж байгаа хүмүүс ер нь хэдий хугацаанд одоо ер нь ямар амралттай тий яг хэдийд нь өдрийн хэдийд нь хичээлэх хэрэгтэй байт юм бэ. Тэгээд бас ер нь хоолны дэглэмийн тал дээр ер нь ямар байх вэ? Ерөнхийдөө анх удаа йогоор хичээлж байгаа бол 7 хоногт ер нь ихэнх сургалтын газрууд 7 хоногт 3 удаа хичээлхийг зөвлөдөг. Бас их тэрнээс их хэтэрчих юм бол одоо хүний биеийн дээр дааж чадах одоо ачаал хэтэрхийг ихсчдэг. Тэгэхээр 7 хоногт ер нь бол 3 удаа хамгийн одоо ихтэй хичээлэх нь зүйтэй. Анх удаа хичээлж байгаа хүмүүс. За тэгээд бүр ингээд
одоо байнгын хичээлдэг одоо хүмүүс хүртэл байдаг л да. Одоо чинь багш нар бол өдөр болгон ингээл хичээл ордог жишээний. Тэгэхээр илүү их одоо өөрийгөө агсан түвшинд хөгжүүлэхийг хүсэх юм бол өдөр болгон явхад бас боломжтой. Гэхдээ нэлээд хичээсний дараагаар хоолны хувьд гэх юм бол одоо йогийн дасгал хийж яхад заавал одоо та тийм тостой хоол идэж болохгүй, өөхтэй хоол идэж болохгүй гэсэн тийм дэглэм бол байхгүй. Гэхдээ нарийн дэглэм бол байхгүй. Гэхдээ ерөнхийдөө хоол одоо махан хоол баг хэрэглээд илүү ногоо илүү хэрэгснээр хүний бие одоо дасгалынхаа явцад илүү их уяатан шин чанар нь илүү нэмэгддэг. Тэгэхээр ер нь аль болох орой хоол идэхгүй байвал зүгээр. Гэхдээ яг бүр тийм нарийн тийм хоол идэж болохгүй гэсэн заалт. Одоо ямар хичээлэхэд хөшилж хүмүүс насны хязгаарлалт байх уу? Одоо ямар нэгэн спорт хичээл ерөөхдөө тэдээс бокс хичээл одоо 8-аас одоо заавал 10-аас дээш настай байх хэрэгтэй гэж хязгаар заагаад. Яа тийм насны хязгаарлалт байх уу? Эрэгтэй эмэгтэй гэсэн зүйл байх уу? Байхгүй. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүн йогаар хичээлж байна. Дээрээс насны хязгаар бол ерөөсөө байхгүй. Йогийг тэгээ бүр хүүхдийн йог гэж бас байдаг. Бага насны хүүхдүүд хичээлдэг. Тийм. Тэгээд дээрээс нь одоо зарим хүүхдүүд бол аав ээжигээ дагаад хөрөөд ирдэг л дээ. Хичээлд хамт суудаг. Тэгээд дээрээс нь одоо бүр дэлхийн хэмжээнд ярих юм бол бүр ингээд 100 гарцсан хэрнээ йогаар хичээллээд өвдөхгүй эрүүл саруул явж байгаа хүмүүс хүртэл зөндөө байдаг. Тэгэхээр бас нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчид маань ах юм бол одоо ямар ч насны хязгаар байхгүй. Манай хөтөлбөр бол ер нь бол гэр бүлийн бүхий л гишүүн бүрт зориулан бэлтгэн хүргэгддэг байгаа. Тэгэхээр хүүхэд одоо жишээлбэл нэвтрүүлэг үзэн сууж байгаа аав, ээж, хүүхэд, өвөө, эмээ, ах, эгч тийм бүгдээрээ бас ирээд одоо хичээллэх боломжтой байх нь шүү дээ тийм ээ. Үнийн хувьд бүгдээрээ ер нь бол өөрөө юм уу багш нар нь одоо яг ижлэгэн төвшөнд одоо хүүхдүүдэд ахмад тэгээд ижлэг заагаа авчдаггүй тийм. Үнийн хувьд гэх юм бол ахмадын йог арай одоо нөгөө энгийн йогоос бодвол өөр байдаг. Ягаад гэвэл 7 хоногтоос ахмад хүмүүс учраас биендээ тааруулаад 7 хоногт 2 удаа хичээлдэг байгаа. Тийм тэгэхээр ахмадын йог гэдэг хэлбэр бол арай бага. Хүүхдийн хос байгаа гэсэн. Тийм хүүхдийн хос байгаа. Ер нь бол йогоор хичээлж байгаа хүмүүст гэртээ одоо яг интернетээс, YouTube-ээс одоо бичлэг үзэл хийгээд идэг тэр ер нь бол буруу байх нь шүү дээ тий тодорхой хэмжээнд. Өөрт нь тохирсон нөгөө тухайн хүн өөрт нь тохирсон дасгал гэж байх хэрэгтэй байх тийм ээ. Ерөнхийдөө яг нийтлэг тийм дасгал байгаа л да. Ер нь бол хаанч одоо ямар ч сургалтын дээр очсон гэсэн багш нар бол нийтлэг дасгал заан тухайн хүний одоо бие махбодод бүр заримдаа бол юм нурууны өвчтөй хүмүүс хүн зориулсан йогийн одоо тийм сургалт ордог төвүүд ч гэсэн байдаг. Тэгэхээр дасгалын хувьд бол тэгэл бас харилцаа адилгүй одоо хэрвээ магадгүй 20 хүн донд нэг нурууны өвчтөй хүн байлаа гэхэд багш бол тухайн хүн дээр илүү анхаарал тавиал ажиллана гэсэн. Гурлаа гээд хөтөлбөрөөр дамжуулаад бас аюу гой уриалгыг үзэгчтэй дэвшүүлээд өгөө. За айгүй олон хүмүүс ирдэг л дээ. Би нэг ядаж жоохон хэдэн жилийн өмнө ирсэн болоосаа хэдэн жилийн өмнө би энэ йогтой танилцаад ингээд дасгалаа хийсэн болоосаа зарим хүмүүс бүр нурууны хагалгаанд орсон хойноо ирдэг. Тэгэхээр энэ йогийн дасгалыг хийснээр одоо нурууны бүхий л төрлийн өвчнөөс ангижрах боломжтой, сэтгэл санааны стресс, дарамт те энэ бүгдийг одоо йогийн дасгалаар одоо эмчлэх боломжтой. Тийм болохоор бүх хүмүүсийг одоо 8 настай болчраас 80 настай одоо өгöd буурлуудыг хүртэл ингээд йогоор хичээлээсэ гэж одоо уриалж байна. За ингээд үзэгчтэй та бүхэндээ бас амралтын өдрийн хөтөлбөрөөрөө за йогийн талаарх мэдээллийг хүргэлээ. Ингээд амралтын өдрийн хөтөлбөрөөр өргөжлүүлүүлж авч үзнэ. За үзэгч та бүхэндээ их орон үзийн амралтын хөтөлбөр дараагийн нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж бэлэн болсон байгаа. Энэ мэдээлэл бол гүйсээр байгаад хэдхэн хоногийн дотор өөрөөсөө бас асар хичээг алчилсан. Гайхалтай бүсгүй тохоо байгаа тийм ээ. Америк нэгдсэн улсын нэгэн аюу хүчрхэг бүсгүй байгаа. Тэрхүү бүсгүй маань ер нь бол 27 хоног гүйгээд зөвхөн гүйгээд тэгээд 16 кг-ыг 27 хоногийн дотор хайж чадсан. Тий. Ер нь даашин зэнийхэн арзмаар нь бол 3 арзмаараар багассан. Тэгээд ер нь бол тэр яаж гүйсэн бэ? Тэгээд яаж гүйсэн байна тэр одоо before after энэ үзүүлээд үзэгчтэй сонирхолтой үзүүлнэ. Тэгээ нэг спиннинг гэдэг бол өөрөө ер нь бол маш их чин хасдаг. Сүүлийн үед охид сгүүчүүд маань спиннингээр маш хичээлдэг болсон байгаа шүү дээ тий. Одоо энэ спиннингийн энэ дугуун дээрээ одоо юу н дугуугаа жигээл бүжгийн хэмнэлд гоё аятай тэгээл яг мэрэгжлийн багшаар ингээд заалгаад хийхээр маш сонирхолтой тий. Өнгөрсөн жил лөө нэг Америк багштай нэг спиннинг клубын тухайн сонирхолтой бичлэг YouTube-д амар их шууган тариал хандлага байсан. Тэр багш нар бас Монгол цайхны ирсэн мэдээлэл гарсан байлээ. Монголдас спиннингийн спорт
бас маш их эрчимтэй хөгжөөд байна л та. Тэгээ одоо бас нөгөө хавар болоод удахгүй 100 болох гэж байна. 100-ны улирал болж байгаа учраас охид эсгүүчүүд маань охид эсгүүчүүд болсоо залуучууд ч гэсэн тий одоо турах маш их чин хүсэлтэй байгаа. Ягаад гэвэл бас мэдээ 100-ны улирал чи их сайхан улирал шүү дээ тий. Нэмгэн хувцас өмснө хувцлна гэл мака өмснө гоё даашин заа өмснө гэл. Тийм учраас маш их турах хүсэлтэй байгаа хүмүүс маш их байгаа гэж бодож байна. Тэгээд үзэгч та бүхэн бас одоо дараах бичлэгнээс хараарай. Ер нь гүйсээр байгаа зөвхөн одоо гүйлтээр гүйсээр байгаа тийм ээ. Хэрхэн бас яаж жингээ хасч болдго юм байна гэсэн сайхан сонирхолтой бичлэгийг үзэгч та бүхэнд яг одоо хүргэе. Und Beraterin in der Werbebranche. Ich war mein Leben lang eigentlich schlank, habe immer viel unternommen und viel Sport gemacht. Und wenn ich mich jetzt anschaue, dann will ich am liebsten weggucken. Vor allem, wenn man vielleicht mal keine Klamotten anhat und sich in Unterwäsche im Spiegel ansieht, dann bin ich einfach nicht glücklich. stand und mich total unwohl gefühlt habe. Die ersten 15 Wochen waren richtig hart. Es war super anstrengend, ich war überhaupt nicht fit und dann habe ich mich noch verletzt und das hat mich richtig runtergezogen, weil ich nicht die Leistung bringen konnte, die ich bringen wollte. Und das Ergebnis, das werde ich euch jetzt gerne zeigen. Ингээд үзэгч та бүхэндээ их орон телевизийн амралтын хөтөлбөр
Бямбаг ярихад дугаарыг өсвөрглөө тийм ээ. Энэ удаагийнхаа дугаарыг бид Наадам спорт комплексээс хүргэсэн байгаа. Яг одоо та бүхэн харж байгаа бид хоёр яг спорт зааланд нь орж ирсэн байна. Тэгээд өнөөдөр бол дасгал хөдөлгөөн, за тэр дундаа фитнесийн спорт, за фитнесийн спортоор хичээлснээр хүнд ямар үр дүнтэй, үр нөлөөтэй байдгийм бэ? Дасгал хөдөлгөөн хүний биед ямар их хэрэгтэй, ашигтай байдгийм бэ гэсэн мэдээлэл зөвлөмжүүдийг бас мэрэгжлийн хүмүүсээс нь бас яриулж зөвлөгөөнүүдийг хүргэсэн байгаа шүү дээ. Бас одоо уургийг хэрхэн зөв хэрэглэх үү? За тэгээ булчинхаа маасыг одоо хэрхэн зөв нэмэх үү гэх хэмтээ одоо зөвлөгөөг яг мэрэгжлийн хүмүүсээс нь хүргэлээ. Тэгэхээр бас залуучууд нэлээ үр дүнтэй мэдээлэл ус магтууд гэх тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Өнөөдөр үзэгч та бүхэн маш их спортлог өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Одоо дасгал хөдөлгөөн бол маш их чухал байдаг. Дасгал хөдөлгөөнөөр хүнийг эрүүлжүүлж, хүн өөрийгөө эрүүлжүүлж болдог. Эрүүл сарвал амьдралын хэмнэлийг бас өгдөг шүү дээ. Ингээд бүгдээрээ спортоор хичээлж эрүүл амьдарч байгаа монголчуудаа та бүхэн амралтынхаа өдрийг аялахтай сайхан өнгөрүүлээрэй. Маргааш 8 гарагт иргэн одоо бас энэ цаг мөчтөр уулзах болно тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээ өнөөдрийнхээ дугаараар өөрийгөө ялан дийлдэг спорт болох бодвилтэн фитнесийн спортыг үзэж та бүхэндээ таниулж чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Маргаашийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.